Өдрийн мэндэ. За нэг сувг маань үздэг хүний хүсэлтээр одоо энэ програм дээр ажиллах, дуу оруулах, дуу янзлах бичлэгийг би дахиад бичиж өгье. Одоо ингээд зуны улирал боллоо. Бид нар чи янз бүрийн аялал зугаалга хийн, янз бүрийн хөөрхөн бичлэг хийн. Тэгээ тэр бичлэгийг гоё янзлаад оруулах гэхээр заримдаа чаддаггүй те. Тэгэхээр би бодохдоо зэрэг яг мэрэгжлийн одоо энэ бичлэг засдаг хүн биш. Зүгээр л өөрийнхөө хүрээдэл энэ тий. Тэгээд өөрийнхөө мэддэг юмнуудыг та нартай хуваалцах айгуу дуртай. Ягаад үр хүн анх одоо нөгөө сурж байхад зарим юмнуудыг мэддэггүй, зарим сайн мэддэг залуучууд болохоор тийм нарийн юмнуудыг хэлж өгдөггүй, өөрсдөө мэддэг учраас нөгөө хүнийг мэдэхгүй байх гэж ойлгодог. Тэгэхээр бидний үеийн хүн болохоор аль болохоор хүмүүсэд бүр ингээд нэг үрчлэг хэлээд өгчихсэн гэсэн ийм сэтгэлгээтэй байдаг. Тэгээ би өнөөдөр юунд бичлэгийг тэгээ одоо нөгөө арын юугийн арийнхын дууг шууганыг арилгаад өөрөө аяг яаж хийх вэ? Өөрийнхөө нөгөө тайлбарсан тайлбарыг яаж оруулах вэ гэдгийг арай дэлгэрэнгүй хэлээд өгье. За утсан дээр энэ програмыг ашигладаг хүмүүс болохдоо зэрэг YouTube дээрээс хараад үзчихээрэй. Би болохоор өнөөдөр компьютер дээр хэлж өгнө. За нэгд, хоёрт нь болохоор манайхан нөгөө бичлэгээ YouTube сувг руу оруулах гэхээр зохиогчийн эрх зөрчлөө гэдгийг идэг тий. Яагаад гэвэл бид нэрийг ингээд одоо аялал жуулчлалаар явж байгаа талбай малбай дээр ингээд явж байгаад ард талд байдаг хөгжим YouTube руу орохороо та зохиогчийн эрх зөрчсөн байныг гараад ирдэг. Тийм болохоор бид нар заавалжгүй бичлэгээ өөрийнхөө одоо нөгөө YouTube-ийн зөвшөөрөгдсөн тэр нөгөө бичлэгэндээ хэрэгжилж болох шуугаануудыг бичиж урьдчилж авч ээж дараа нь тэр бичлэгээ янзалж оруулдаг. Хоёрт нь бичлэг дундуур бид нэр өөрсдөө тайлбарлах, ярих хэрэг гараад ирдэг тий. Тэгэхээр тэрийг бас яаж оруулах вэ гэдгийг өнөөдөр би хэлж өгч байна. За тэгэхээр би энд ийм нэг бичлэг тавьтыг. За одоо та нар энэ бичлэгийг сонсороо айгүйх одоо ямар шуугаан байна вэ гэдгийг. За би ингээд зугаалаад явж байгаад ийм нэг бичлэг хийгээд авчлаа. Тэгтэл нөгөө гудамжны ард талын маш их шуугаан байгааз тэгээд энэ одоо энэ дараагийн зурган дээр гарч ирэх гэж байгаа. Энийг нэг байшинг тайлбарламар санагдаад идэг. Тэгтэл би одоо яаж тайлбарлах вэ гэдгийг мэдэхгүй байж болох юм тийм үү? Тэгээд энэ дээр. За тэгэхээр ямар нэгэн бичлэгийг янзлахын өмнө заавалчгүй програмн дээрээ надад хэрэгтэй юмнуудаа олно. Хамгийн эхлээд бид нэгд нь өөрийнхөө бичлэгийг татна, хоёрт нь оруулах аяа татна, гуравт нь одоо өөрийнхөө яриаг оруулна гэсэн. Яриа ч юм уу өөр одоо шуугаан ч юм уу одоо ямар нэгэн жишээлбэл айгүй гоё фонтан авчаад идэг. Фонтаных нь нөгөө гоё шуугаан нь усны шуугаан нь цаана байгаа машиныхаа шуугаантай давхцаад ивэл бид нар чинь тэрийг чинь заавалжгүй машиных нь дууг авч ээж фонтаны шуугааныг оруулахын тулд фонтаны яг жинхэнэ цэвэр шуугааныг бичиж авчаад тэгээд дараа нь янзлах нь штэ. За одоо програмаа хараад энэ доотлол дээр одоо би энийг нэг шугамгүйгээд байгаа тий. Энэ шугам бол яг энэ бичлэгийг одоо яг хаана явж гэн хэдэн минутын дээр явж гэн хаана засах вэ гэдгийг яг энийгээр одоо жишээлбэл ингээл цаашаа явах би яг за одоо би эндээс эхлээд сасна гэвэл энэ шугам яг л энэ дээрээ байж ах хэвээр нэг. Хоёрт нь энэ дууг хаана одоо энэ дуу дээр хардаа дээр одоо шивэг олчиж байгаа. Энэ дуугийн хаачаад бид нэр энэ бичлэгэн дээр дуу оруулах юм. Ойлгож байна. За дараагийнх нь. Одоо энд нэг 3 юм байгаа хараа. Энийг нэг энэ хогийн савны уртлын 3 ширхэг. Эхнийх нь таслах бичлэгээ тасна. Дараагийнх нь бичлэгнийхээ урд хэсгийг тайрч авна. Энэ 3 дахь нь бичлэгнийхээ арын хэсгийг тайрч авна. Тэгэхээр тасдахаа яаж тааруулах вэ? Яг энийгөө тааруул. Одоо би яг энд тавьчаад энэ бичлэгээ би тасцъя гэвэл энэ дээр дарах. Тэгвэл бичлэг маань 2 болчихно. Тийм байгаас 2 болоод салчихна. За одоо буцаач. Буцаачих юм бол нөгөө тасарсан маань ингэ байж гин гэсэн. Дараагийнх нь би яг энүүхэн энэ урт талын энүүхэн хэсгийг би устгахчмаар байна, тайрчмаар байна гэвэл энэ дундлынхын дарах. Тэгвэл энэ хэсэг яах нь вэ? Одоо тайрагд. Ой, нөгөө буруугаа би ачлаа дарч. Одоо энүүхэн хэсгийг би тайрна гэх юм бол энэ дээрээ яжгаад одоо энийг
Ингэх юм бол энэ уртлын хэсэг тайрагдчих. За тэгвэл одоо буцаалаа. Одоо энүүхэн хэсгээр тавьчаад би тэгвэл энэ арт талын хэсгийн тайрыг гэвэл энийг тайраад авчих. Ингээд гэх мэтчлэнгээр. Тэгээд энэ дээр буцаагаа тавих нь тий буруу хийчих юм бол хадгалахаас өмнө энэ дээр буцаачих. За энийг ойлгосон. За одоо дууга хаалаа. Би хэрвээ нөгөө бэлдсэн бичлэгээ энийг тавьчих. Одоо энэ би ая хийх гэж байна. Тэгтэл аяны маань хэрвээ би видеогоо янзлах чавал дээд тал дээр нь дарна. Аяа янзлах чавал доод тал дээр нь дарна. Энэ цагаан харж байгаа энэ цагаан хэсэгтэй байвал энд би янзлалт хийх гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ уртал дээр нэг юм айгүй юм шиг юм байгаад байгаас нэг хэсэг сулгуу. Тэгэхээр миний бичлэг маань энэ хүртэл айгүй болчих гээд шүү дээ. Тийм байгаа зү дээр. Ингээд дундаас нь ая эхэлж байгаа. За энэ дууг нь хэдүүлээ. Энэ дээд дээр дууг нь суулж. Ингээд суулаад гэж байна. За тэнгууд би энийг жоохоо хэсгийг за гот эндээс бол энийг жижигхэн хэсгийг энүүхэн хэсгийг энийг аяа явах байгаа хэсгийг авчичвал ингээд тэгээ энүүхэн хэсгийг одоо би арилгах чинь гэсэн. Тэгэх юм бол энэ маа яг шууд аянаасаа эхэлнэ гэсэн. За одоо хэдүүлээ 50. За ингээд дуусч байгаа тий. Тэгэхээр одоо би энүүхэн хэсгийг дахиад авчи. Тэгэх юм бол миний энэ бичлэг энэ аятайгаа ерөөсөө ингээд яг яв цав таарна. За тэгтэл надад ямар зорилго байгаа гэвэл би ингээд аяа тавиад явж ирсэнаа энийг байшин гараад ирэхтэн зэрэг энэ байшин одоо танилцуулах хэрэг гарнаа да. Тэгэхээр миний нөгөө яриа маань энд ороод ирсэн ба. Яриагаа би энэ дээр бэлтгэсэн ба. Энэ байшин юу юм бэ гэдгийг ярьсан яриагаа бэлтгэсэн ба. Тэгэхээр би энүүхэн арт талын хэсэгт л яриа оруулах гэж байгаа тий. Хөгжим маань энэ хүртэл яваа. Энэс цаашаага яриа. Тэгвэл би энийхээ таслана. Ингээд таслаад энэ энүүхэн хэсгийг одоо дээш нь дараагийн зам дээр тавьчих. За энэ ая бол одоо надад яах нь хэрэг болохгүй. Тэгэхээр би энүүхэн дээд талын энэ хэсэг дээр л юу хийх гэж байгаа вэ? Өөрийнхөө яриаг оруулах гэж байгаа. Тэгвэл одоо шууд ингээд уншуулах юм бол нөгөө шууг анчан гараад ирнэ. Тэгэхээр энийг унтраа. За тэгээд одоо энэ дээр би дараагийнхаа яриаг оруулах. Энэ яриаг оруулах. За одоо сонсож байгаарай. Энэ зүгээр л би хүний яриа оруулсан. Тэрээс миний яриа бол биш. За одоо жишээлбэл энэ хүн ингээд тайлбарлаж байна гэх тээ. Энэ хүртэл тайлбарлсан байна гэж санаа. Тэгэх юм бол одоо би дууныхаа энийхэн хэсгийг арилгаад одоо энэ хүртэл хөгжим явж яснаа. Одоо энийг тайлбарлаж эхлэх нь шүү дээ тий. Ингээд тайлбарлаа. Тэгээд энийгээд хооронд нь яах нь хооронд нь холбож. За тэгэх юм бол энэ бичлэг маань дуу явж яснаа. Ингээд нэг яриа орчих. Тэгээ яриа явж яснаа би за яриа дуусчлаа. Одоо энэний дараа дахиад би хөгжмөө таммаар болно тий. Тэгэх юм бол дээд дээрээ дарж байгаа. Дахиад нөгөө таслаад энийгээ дахиад дээш. Энүүхэн энэ дуучин бол одоо яах нь надад хэрэггүй. Одоо энэ дээр би дахиад нөгөө аяа яах нь буцаагаад оруулах нь шүү дээ. Тэгэхээр би энэ хүнсгийг аваад энэ хүнсгийг би арилгаад одоо энийгаа энэ хүртэл ингээд тайрдаг. Тэгээд энийг хооронд нийлж. За тэгэх юм бол энүүхэн бичлэгний доод тал дээр ая явж ийснэ. Дундуур нь яриа ороод дараа нь үлдэгдэл дээр нь дахиад ая явна гэсэн. Ийм. За одоо би та нарт бичлэгээ дүгнэж хэлээд өгье. Нэгдүгээрт нь та нар юу бэлтгэх нь үгүй л өөрийнхөө бичлэгийг оруулах хөгжмөө өөрийнхөө яриаг бэлдээ тавьчих. Энэ дэдл дээр ингээд татаад бэлтчих. Дараа нь үндсэн анхныхаа бичлэгийг оруулаад тэгээд эхлээд чанарын сайн шалгаж ингэж явж байгаад за одоо яг би энэ хүртэл надад ая байх ёстой гэд аяа доош нь оруулаад тавь. Дараа нь энэ нөгөө юун дээр кнопн дээр дараад энэ юуныгаа өөрийнхөө яриаг төрүүчийн байдлаар нэгдэх хоёр дахь шугамнууд дээр тавьж байгаа тус тусд нь яах нь тус тусд нь хөгжмөө тавьж байгаа.
Эсвэл яриаг оруулж. Тэгээд дараа нь бүгдүүдийн хооронд нь яах нь нийлүүлчих. Ингээл болж байгаа. Тэгэл татчих. За одоо нэг анхаарах юм юу гэвэл би энэ дээр дарах юм бол дандаа бичлэг янзлна. Энэ дээр дарах юм бол хөгжим янзлна гэсэн тий. Тэгээд энэ хөгжим, миний яриа, энэ хөгжим, энэ гурвын энэ дээд талын энэ юунууд нь адилхан байх ёстой. Одоо жишээлбэл гинтхэн хөгжим нь амар чанга явж ирсэн нь яриа суларчих юм бол яах нь вэ? Тэгэхээр энэ дээрээ яг энэ юуныхаа дуугаа гурван энэ доотлол дээр гуруулан дээр нь яг адилхан байлгана. Тэгээ энэ одоо жоохон хэд вэ нэ? За 23 43 энэ болохоор ингээд тий ингээ бүгд хоорондоо яах нь таарчих ингээ энэ гуравч. За энэ дараагийн нэг анхаарах юм. Хоёр дахь анхаарах юм нь хүмүүсийн нэг алдаа хийдэг те би анх хэлээд ч гэсэн алдаа хийдэг гэсэн. Энэ дуугаа ингээ хоёулангийн зэрэг тавьчихдаг. Тэгэх юм бол ингээд хөгжмөн ч яваад нөгөө арийнх нь тоон. Тэгэхээр заавал энийхээ унтраа. Эсвэл хоёулангийн унтраагаад хадгалж. Тэгвэл ерөөсө дууг болчихно гэсэн. Тэгэхээр заавалчгүй энийг яах нь бичлэгээ хийснийхаа дараа ингээд шалгах нь. Энийний яриа ерөнхийдөө энэ бичлэг маань яриа айгу муу юм бэ. Энэ миний татаж авсан бичлэг тий. Энэ дунд жоохон хөгжим яриа. Энийг үсгдэг. За энийг өөрсдөө тааруулах юм. За ингээд цаашаа яваад ингээд дараа нь хадгалчих. За тэгээд ердөөсөө гол анхаарах юм л яах нь ямар нэгэн бичлэгийг дундаас нь ямар нэгэн юмыг янзлах юм бол заавалчгүй бичлэгээ таснаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тасчээж л дараа нь янзалчаад дараа нь буцаагаад гин. За энэ намайг 2-3 жилийн өмнө яаж хахад энэ ерөнхийдөө дандаа юм төлбөргүй ихэнх нь төлбөргүй байсан. Одоо бүгдөө төлбөртэй бараг л ихэнх нь төлбөртэй болсон байлээ. Гэхдээ одоо яах вэ? Тэгээд боломжоор тий төлбөргүйгээр нь ямар ч ийсэн янзлаад иж болно. Хэрвээ энэ ардталтай ийм нэг жижигхэн чирнэлийн ягаан өнгөртэй ийм байвал энэ одоо төлбөртэй гэсэн. Тэгээ хэрвээ энэ ардтал дээр фри гэж бичсэн байхад төлбөргүй гэсэн. Тэгэхээр боломжоор төлбөргүүнүүдээр нь юу сайн янзалж сурчаад тэгээд дараа нь төлбөртөөгөр янзалж болно. Хэрвээ үнэхээр та нар бичлэгээрээ мөнгө төгрөг олох гэж байгаа бол мэдээж хэрэг төлбөртөө хийсэн дээр. Зүгээр би өөрийнхөө л хүрээндэл юмнуудаа хийнэ. Тэгээ өөрийнхөө л боломжоор л одоо энэ бичлэгийг янзлах гэж байгаа гэвэл заавалчгүй төлбөр төлөөд авах шаардлагагүй. Тэгэхээр таны гол зорилгоос шалтгаалаад төлбөртөө байх уу, төлбөртөө биш байх уу гэдэг чинь шийдэгдэх нь шүү дээ. Тэгэхээр би сая та нарт дуу янзлахыг хэлээд өгчлөө. Би ойлгосон байх гэж бодож байна. Айгу боломжоор л хэлээд өгчлөө те. Тэгээд бусад нөгөө нэг эффект хэрхот одоо нөгөө хооронд нь холбох молбохыг би дөрөнд энэ бичлэгэн дээр хийж ийсэн шүү дээ. Тэгэхээр яаж юм уу бичгүү те. Тэрийн дөрөвний бичлэгүүд дээр байж байгаа. Тэгээд зарим яг уу тэрийг дахиад бичээд өгөө, тэрийг сайн ойлгосонгүй инээ дэрэг гэсэн байвал надад хэлээрэй. Тэгвэл би дахиад бичээд өгнө. Би ч гэсэн өөрөө та нартай зэрэгцээл бичлэг хийх явцдаа би бас өөрөө суралцаад яваад байгаа гэдгийг мартаж болохгүй. За одоо тэгэл энүүнийхэн тэр даталийн экспорт гэж хадгалчихна. За экспорт гэдэг дарангууд чинь энэ нөгөө хаашаа хадгалах уу гэсэн юм. Одоо хаашаагаа хадгалах уу гэдгийг энэ дээр дараад харуулчихна. Тэгээд шууд экспорт хийж. Тэгэл болоо. За ингээд та нарт бүгдөөрэнд нь баярлалаа. Миний бичлэгийг энэ дээр болж игэл комент бичээд асуух юмуд бол асууж байгаараа. Би ойрдоо өөрөө завгүй байгаа болохоор ерөнхийдөө группээ сайжруулж чадахгүй байна. Бичлэгээ сайн хийж чадахгүй байна. Гэвч одоо зав заагаараа та нарт энэ танин мэдхүү ч гэдэг юм уу те сурах юм бичлэгүүдийг хийж өгсөөр л байх болно. За тэгээ комент бичээд лайк дараарай. Баяр та.